хаягдал бууруулах 5 зөвлөгөө. Хэрэв та ажил болон сургууль дээрээ их хэмжээний цаас хэрэглэдэг бол цаасны хэрэглээг багасгах төрөл бүрийн компьютер программыг ашиглан цаасны хаягдлыг багасгах боломжтой. Цаасан дээр заашгүй бичих шаардлагатай бол компьютер, таблет, гар утас зэргийг ашиглах нь цаасны зохисгүй хэрэглээг бууруулдаг. Мөн хэвлэмэл материалын үсгийн фондыг жижигсгэх, хоорондын зайг нь багасгах, нэг тал дээр нь хэвсэн цаасаа дахин ашиглах зэргээр та байгалийн нөөцөө хамгаалахад чухал нөлөө үзүүлнэ. Манай оронд хог хаягдалгүй савлгаатай саван, хатуу шампунь үйлдвэрлэдэг үндэсний үйлдвэрлэгчид байдаг ба бүтээгдэхүүнүүдэд нь химийн орц найрлага байхгүй учраас эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй давхар ач холбогдолтой байдаг. Хэрэв хуванцар савтай бүтээгдэхүүн хэрэглэдэг бол аль болох савлгааг нь дахин ашиглаж, запас бүтээгдэхүүнүүдийг нь сэлгэж хэрэглэх нь эдийн засгийн хувьд ч хэмнэлттэй байдаг. Мөн өөрийн гэсэн зөөврийн аяга, халбах сэрээгээ тогтмол хэрэглэснээр их хэмжээний хуванцрын хаягдал үүсгэхээс сэргийлэх болно. Дэлхийд даяар үйлдвэрлэгдэж буй хоол хүнсний 3/1 тутам нь хаягддаг бөгөөд ландфилд хаягдаж муудсан хүнсний хаягдлаас метаны хийх хэмээх хорт бодис ялгарч байдаг нь уур амьсгалын өөрчлөлтийг үүсгэдэг хүчин зүйлийн нэг юм. Иймд хамгийн түрүүнд гэртээ ямар хоол хүнс яагаад хаягдаж байгааг олж тогтоон үүнийг хэрхэн өөрчилж болох талаар бодож үзэх шаардлагатай. Мөн жимс ногооны шүүс шахад үлдсэн үлдэгдэл зэргийг талхны гурал зурагтаа хэрэглэх хальсаар нь сав бэлдэж бордоо хийхээс гадна илүү гарсан хоол хүнсээ бусдтай хуваалцаж болох юм. 7 хоногт багадаа 1 өдөр урамлын гаралтай хоол хүнс хэрэглэснээр та өдөрт 4163 литр ус, 15 кг тариа буудаа хэмнэх боломжтой. Гарын доорх эд жимсийг ашиглан хувийн хэрэгцээнийхээ зүйлсийг хийж сурснаар таны үүсгэх хог хаягдлын хэмжээ эрс буурч эдийн засгийн хэмнэлт ч мөн үүсэх эерэг нөлөөтэй. Наргил модны самрын тос, хүнсний сод, гааны навчны тос 3-ыг ашиглан шүдний овоо хийснээр та ердөө 5 хормын дотор дэлгүүрт зарагддгаас тутгааргүй чанартай бөгөөд хуванцар хаягдалгүй бүтээгдэхүүнийг өөрөө үйлдвэрлэх болно. Хувцас цайруулагчийн оронд лимон, өндөгний хальс хоёрыг торон материалтай ууданд хийж цагаан хувцастайгаа 1 цаг байлгаснаар өнгөн цайрах боломжтой бөгөөд үүнийг угаалгын машиндаа хийж бас хэрэглэж болно. Энэ нь ердийн цайруулагч шиг хүчтэй химийн найрлаггүй арга учраас аллерги үүсэхгүй давуу талтай байдаг. Ус, алюминий цуу, өөрийн дуртай амин тос 3-ыг холж ахуйн цэвэрлэгээний шингэн гарган авах боломжтой. Ингэснээр та хуванцар савлгаагүй цэвэрлэгээний олон төрлийн бодисыг гарын доорх 3 зүйлсээр орлуулан хийх бөгөөд худалдаанд байдаг шингэнүүдээс тутгааргүй үр дүнтэй байх болно. Эцэст нь хог хаягдлыг их үүсвэр дээр нь үүсгэхээс татгалзах нь хамгийн шилдэг арга бөгөөд авах хэрэглэх зүйлсээ өөрт үнэхээр хэрэгтэй эсэхийг урьдчилан тооцоосноор та хүрээлэн буй орчныг бохирдлоос хамгаалахад үнэтэй хувь нэмрээ оруулж байгаа гэсэн үг юм. Хүнсээ цуглуулахаасаа өмнө хөрөгчнийхөө зургийг авснаар та юу авах шаардлагатай, юу авах шаардлагагүйг сайн мэдж байх болно. Хит их баглаа бодолтой бүтээгдэхүүнийг авахаас аль болох татгалзаж, баглаа бодол багатай бүтээгдэхүүнийг сонгон хэрэглээрэй. Зөвхөн нэг жинсэн өмдийг хийхэд дунджаар 7500 литр ус зарцуулдаг тул та бүтээгдэхүүн бүрийн цаана байх экологийн уул мөрийг тооцсон өөртөө зайлшгүй хэрэгцээтэй таарч тохирсон хувцсыг сонгоорой. Мөн өөртөө хэрэггүй басан ч өөр хэн нэгэн хэрэглэх боломжтой эд зүйлсийг хандивлах эсвэл хэрэггүй басан эд зүйлсээ хямд үнээр зарж солилцох зэргээр дахин ашиглах боломжтой.